За эргээд тамир үзэгчтэй талбай дээр алтан од болон Apex Unit гэсэн багууд гарч ирсэн байна. За өнөөдөр эмэгтэй эхний тоглолт. Алтаодын тоглохоо доош өгсөн дамжуулалтанд таслагдаад өөрсдөө бөмбөг алдчихж байгаа юм байна. Урагш ордонд болохоор Apex Unit за бөмбөг алдсан. Алдаа гарсан. За Apex багийн ихний алдаа. За Apex багийн бүрэлдэхүүнийг та бүхэн харж байгаа бол за өмнө жилийн мөнгөн медалд Black Bears багийн ихэнх гишүүд бас байгаад байгаа. За дэвшин адрес алсын за шийдэлтийг гүйцэтгэсэн оновчгүй. Самраас 2 тулмжийг үүсгээ бутал байж ер нь шахаа дээш явах хүчээс бөмбөө дөрөв шмар гаргаа алдчихлаа. Шахаа дээш явсан удаа бөмбөг самар доор нилээн л доор тулаад ирчлээ. Тэрийг мэдсэнгүү дээш явчлаа. За аврагш ордонд болохонд гараад ирсэн бөмбөгөө таслуулчлаа да дахиад. Алтаад баруундаа засаад нэг доош өгсөн дамжуулалт нислэгдсэн. Apex Unit баруун дайраад баруун цацсан алдаа гарсан. За довтлогын эхлээс өмнө алдаа гарсан гэж үзэж байгаа юм байна. За яг энэ үед Apex Unit гэсэн минут тоглолтыг захиалж байна. 2 үеийн тоглолтын эхний үеийн цаг дуусгаад 3 минут явах цогцолтжээ. Самратын авралтын хугацаа дууссан. За хажуугаас бөмбөгийг Apex Unit тоглолтод оролцуулсан. Доош өгсөн дамжуулалт самбарцсан давтахаа навчтай болсон. Багийн 6 дахь оноо. Алтаодын давтахаа навчтай болсон. Багийн ихний оноо. Онооны харьцаа 6-2. За нэмэлтийн шилдэг үүсгэх болсон Алтаод. За нэмэлтийн шилдэг оновчгүй болсон. Самраас дахиад нэг боломжийг үүсгэсэн. Дахиад дундын зай шилдгийг гүйцэтгэсэн өнөд оновчгүй болж байна. Самраас Apex. За лошо өгсөн дамжуулалтын дээр гар дээрс бөмбөө шууд агаар дээр аваа шууд явуулсан алдаа гарч байна.
За 2-ын тоглолт ихний үеийн цогцолд 2 минутын хугацаа болцсон. За Apex Unit солилцоо орлоод ирж байна. За 18 номертойгоо суулга 23 номертой тамирч орлоод ирсэн. Завжин дээрээс дундын зай шийдэл оновчгүй. За бөмбөг нь тэр чигт явж байгаа тажиг шуурга гарчлаа. За Apex Unit за мэдээж Black Bears-аас бас тал үнийн авсан ч гэсэн мэдээж дутуу хүмүүс бол байсан. Тэр хүмүүс нарийн энэ үлрээ шинээр орж ирж байгаа. За Алтууд багийн хувьд бол бас энэ үлрээ шинээр орж ирж байгаа. Орогш ордон толгойн гаргаад өгсөн. Самар дараа ууланч байн дагуурлаа задлаад доош өгсөн. За илүү алхан болсон. За зүүнээрээ затсан Таслановчтой бас багийн 8 дахь хоног авч байна. За 6 оны зүрх ихний үед үсэд эхэлсэн. Ихний үеийн цад усад 25 секундын хугацаа болцсон байсан. Яг энэ үед Алтаад багаас Момент амралт эзэхэлсэн. За ингэ Момент амралтын дээр иргэд уулзцгаая. За Алтаад нэгээс минутын амралтын хугацаа дууссан. За уршаа бүтэнл маш халтыг хамгаалсан. Яг л нэг хүн дээр хувь хамгаалалт тэгээд явж байна. Алтаад завжин дээр нэг хүн суларцсан. Нэг дохой доош өгсөн. За ингэсээр 2-ын тоглолт ихний үе. 8-2 гэсэн 6 оны зөрүүтэй Apex Unit багийн илүүр ихний үе өндөрлөж байна. За 2-ын тоглолт 2 дахь 2 яриад. 2 дахь үе шууд эхлэх юм байна. За гэрэлт туяа. Гэрэлт туяа дайр зураа задлсан. Аалсын зай шидэл 40 дээрээс явуулсан. Оновчтой болсон. Багийн 11 дахь оноо. Зяны харьцаа 11-2. 2-ын тоглолтын 2 дахь үе. За Алтаад дайр зураа хажуудаа үлдээс өнөдөө бүслэгдсэн. За урхаж гэрэлт туяа гаргаад өгсөн. Гэрэлт туяа доош өгсөн дамжуулалтын тасч авч чадсангүй.
Дундаа шидэлтэй алтаа одоос ирсэн оновчхөө нилээн л тогтоо шиддэг бол тоо. Apex unit. За доош өгсөн дамжуулан таслагдсан. Зөрөөд алтаа одоогийн тоглогоо будал багаас заадалсан дундын зэ шидэлт оновчгүй болч байна. Самбраас техник боломжийг үүсгэсэндээ. За энэ удаа харин чөлөө шовны ажиглаас шийдсэн юм да шилд оновчгүй самбраас аваад нэмсэн нэмэлтэн дээр нь алдаа гарсан. 2 чөлөө шилтийг үүсгэхэр болж байна. Алтаад за эхний шилд оновчтой багийн 3 дахь нь 2 дахь шидэл 2 дахь шилтээр оновчгүй. Сявун төсөс гарсан. Гэрэлт яа. Ядчнаа дээрээс алсан шидэлт. Ирсэн болж оновчгүй болж байна. За алтаадын тоглоо доош нэг тоглолцоо гүйс бол гүйцэндээ нэг дахиад дээш хөөргсөн тоглоо оновчгүй самраас 2 дахь хэмжээг үүсгэхэд за алтаас алгасан. Энэ дээр нь дундын шилтэн оновчтой болсон багийн 5 дахь нь. Харин ярьцаа 11-5 гээд 6 оны зүрх тулаад ирсэн шүү. За гэрэлт яа. Гэрэлт үегийн 2 оноо. Ихт 13 дахь оног авчирч байна. Танаа нэрч 13-5. Яасан шилдэг ирсэн оновчгүй. Зэнэ дээр нь самбарс Apex-ийн догийн дамжин дээр алдаа гаргаж байна. Яа хажууд үлдээс нь дундын зэ шил оновчтой болж байна. Баг 15 дахь оноо. 15-5-гээ 10-ны зүрх үүсэт гисэн шүү. Алтаа дайраад орсон. Довтлохоор оновчтой нэмэх нь алдаас алгасан. Багийн 7 дахь оноо нэмэлт нэг шилдэг үүсгэхэр болж байна алтаад. За чөлөөт нэмэлт нэг шилдэг оновчгүй болж байна. За самбарс Apex. За төчнөд дундын зэ шилдэрсэн оновчгүй. За алтаад багийн хувьд бас айл болох дундын зэ шилдэлүүдийг хийд юм байна. Зэгнүүд Apex unit өгсөн мэт тавлыг захиалж байна. Хоёр багийн тоглолт тооны харьц 15-7 өгсөн 8 оны зөрүүтэй. Apex багийн илүүр 2 тоглолтын 2 дугаар үеийн цаг дуусаад 1 минут 43 секунд явах зав үлджээ.
Зануутай оролцоосоо дуусаад гараад ирсэн. Apex-ийн тог бөмбөг алд. За алтаадаг юм бөмбөг алдчихлаа. Илүү болох юм диж бөмбөг оруулж байна. За гэрэлт уулын сул байнда шидэхгүй л гэж байна. За хаалт шийсэр нийсрийн хөлөө айлхан дээр гой хөдлөөд зөрөө гараад ирсэн байсан. За давталгаа нөхч болсон. Ядашог дахиад нэг удаа давталгаа нөвчлээ. Нэмэх нь алдаа залгаж чадсан. Багийн 9 дэх нь нэмэлтний шийдлэг гүйцэтгэр болж байна. За яг нэг алтаад өгс мэт солилцоо зохиолсон. Бэс. Санаа алтраад за нэмэлтний шилдэ авчихв. Гэрэлтээ гаргаад өгсөн цаана. Буцаад наатын живжин дээр Apex. За энэ дээр нь хоорондоо ойлголцсонгүй дээ. Гэрэлтээ Асын за шидэлд ирсэн оновч болсон. За энэ хоёрын тоглолт ихний хагас 17-9-8-ны зүрхтэй Apex-ог илүүгээр тоглолт ихний хагас өндөрлөж байна. За том утгагүй тоглолтын 2 дугаар үеийн цаг 2 дугаар хагас буюу 3 дугаар үеэр иргэд болцъя. Зөөрөгийн тоглолтын 3 дугаар эдитээр үзэх штэ. За тоглолт эхлээд эхний 2 оног Apex-с авсан. Багийн 15 дахь оноо найрцаа 19-15 ердөө 4 оны зүрхтэй ойртод ирсэн.
За Apex Unity-ийн тоглоо. Асын зашид ирсэн оновчтой болсон. Ямар ч энэ үед хариуг нь барьсан шүү. Багийн 22 тоноо. Сянан харьцаа 24-15 9-1 рүү тоглоом 3 дахь үеийн цаг дуусахад 3 минут 20 секундын хугацаа.
За эргээд томрол үзэгчтэй орооны харьцаа 30 21 9 оны зүрх үсэд ихэлсэн Алтаа одоогоос 2 солилцоо орлоод ирж байна. Одоо 2 төрсөн. За энэ удаа Алтаа одын дундын зам шилдэг оновчтой болсон багийн 23 дахь оноо. За орооны зүрх ямар ч гэсэн 7 болгоо ойртуулаад ирсэн шүү. За энэ удаа ансан зам шилдэг оновч болсон Apex-с урагшаа урдны тоглоонд Алтаа одод гаргаад өгсөн. Алтаа одын тоглоом дээр гэрэл туяагийн хаалт оновчтой болсон. За ямар ч уран тоглоог нь зогсоочлоо шүү. За гэхдээ Алтаад бөмбөг үлцэх хിവэрээс энэ удаа харин үнэхээр оновчгүй дамжуулт өгөөд бөмбөгөө алдчихлаа. За энэ удаа 2 оноо оновчтой болсон. Багийн 32 дахь оноо. 32-23-гээд 9 оны зүрх толоод ирсэн. Алтаад дундын зам шилдэг оновчгүй. Урагшаа ордон тоглоонд гараад ирсэн. Доошоо гэрэл дээрээ өгсөн дамжуулт өсгөж чадсангүй дээ. Зэнүүдээр нэгзгүүд байна. За 2-ын тоглолтын 4-р үе буюу шийдвэрлэх 4-р үеийн цаг дуусахад 2 минут 50 секунд явах. За энэ удаа тоглоом дээр дахиад нэг удаа хаалт оновчтой болсон Apex. За энэ удаа Алтаа одын алсын зам шилдэнээр нь алдаа гарсан. 3 жилөө шилдэг гүйцэтгэх хэрэг болж байна. Онооны харьцаа 32-26. За илүү алханд л бөмбөг оруулж байна. Алтаад 44 өгсөн. За сэр бирүүн арай хүчтэй орчууд алдаа гарсан.
За эхний шилдээр авчтай багийн 27 тоноо. 2 дахь шидэл. За 2 дахь шилдээр оновч болсон. За самраас Apex unit урагшаа ордон толгон гаргаад өгсөн. Ариун заяа доошоо нэг илүү дамжуулт самбарсан довтлогоо оновчтой болсон. Нэмхэн алдаас олгосон. Багийн 34 тоноо нэмэлт нэг шилдийг гүйцэтгэхэр болж байна. Зайлаа болох юм болж бүр болгосон. За тоглолтын үндсэн цаг дуусахад 1 минут 36 секундын хугацаа. 7 онооны зөрүүтэй Apex unit-ийг тоглолт илэрхийлж байгаа. За 44 гаргаад өгсөн. Буцаагаад дууны за шидэлтэй ирсэн нэлээд хөргөд ирсэн удаа шидэлт оновчгүй самраас. Алтоод. За хоорондоо санитиг таарахын дамжуулт өгчлөө дөө. За гурлаа задлаад. За цүндэд сад айраад орсон хөөргсөн тоглохоноч бөмбөг тоглосоос гарч байна. За тоглолтын үйл цаг дуусахад 1 минут 3 секундын хугацаа. 7 онооны зөрүү. За ууланч шид нөхөндөө за энэ удаа харин самбарсан тоглохоогоор оновчтой болгосон. Багийн 29 тоноо. 5 оны зөрүүтэй. За одоо нэг хамгаалт хэрэгтэй те. Алтоодоос. За доош өгсөн. Доор ямар гой хүний харсан бэ? Нэг илүү дамжуулт самбарсан тоглохоор дахиад алдаа гарсан. 2 жилийн шилдэг үсгэр болж байна. За яг энэ үед минут хамт хэсгэлж байна. Хоёр багийн тоглолт таны харьцаа 34-29-г 5 оны зөрүүтэй. Тоглолтын үндсэн цаг дуусаад 39 секундын хугацаа үлджээ. За энэ тоглолтын дараа Торгон шир бэлтгэл болон BNI United гэсэн багууд тоглоно. За эхний шилдэл оновчгүй болж байна. За баг зөв алдаал хийцэн болчоо да. Хоёр дахь шилдэл дахиад оновчгүй болсон. За гэхдээ хамгаалтын самбар авсангүй дээ. Довтлсон довтлохын дээр нь дахиад алдаа гарсан. За дахиад 2 жилийн шилдэг үсгэр болсон.
За эхний шидэлт. Эхний шидэл оновчгүй болж байна. Хоёр дахь шидэл. Хоёр дахь шидэлт дахиад оновчгүй болсон. За хоёр жилийн шидэлтээ хоёулыг нь алдсан. За 3 дахь сулраа даалсан зэ шидэлтийг гүйцэтгсэн оновчгүй Самбраас дахиад Apex Union. Алсын зэ шидэлт ирсэн нилээ өөргөд ирсэн одоо царигт болсон. Багийн 37 тоног авсан. За тоглолтын сүүлийн 10 секунд доош ороод ирсэн. Энэ тоглолт юу нь ойлгомжтой боллоо. Алсын зэ шидэлт ирсэн оновчгүй. За энхүү 37-29 гэсэн 8 оны зүрхтэй Apex Unit алтан одоогийн буулга авснаар Apex Unit энэ удирлын эхний ажлаа авч байна. За ингээд дараагийн тоглолтоор ирээд болчихъя.